Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батболдын Очир. Гүртэн 6 дугаар бүлэг. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Хон сайхан тогтож байна уу? Гэгтуунаар цэвдэн аажуухнаар эргэж харав. Түүний өмнө өндөр зээрд морныхоо нуруунд хазгай дуухан сууж, таван баримын яргаа ташууран гартаа хөндлөн атгсан гүртэн төмөр зогсож байхаач. Цэвдэн үйл ялэг инэмсгэлсэн ч дуугарсангүй. Эргэж хар морныхоо магнаг ханцуугаараа нэгэнтээ шудраад, оосрлолгүй сул орхиод гартаан барьсан хазаарыг газарт зөөлөн тавилаа. Тэгснэн үндийж төмрөөд хараад, "За, гүртэн төмөр, та мэдсэн явж ирв үү?" хэмэв. Гэтэл төмөр дуугарсангүй. Харин өндөр зээрд морноосоо буугаад шуудхан л хөр цасан дээр завлаад суучихан тэр. Цэвдэн ч мөн хэсэг зогсоод төмрийн өдөөс харж суулаа. Тэдний хин хэнийх нь сул оргисон морд эздээсээ багхан холдоод цас цавчилж идээшлэн. Одоо цав цагаан цасан дээр хоёр эр өөдөөсөө эгцлэн харж суусаар үлдэв. Үлгэрлвэл тэртээ олон оны өмнө хар азар гүртэн гонгорноор ин сууж байсантай адил аж ахуй. Харин одоо тэдний үрс тийн суух билээ. Харцтуулж хэсэг болсны хойно төмөр, "Чамд хэлэх үг би бол одоо ч. Гэхдээ бидэнд дуусгаагүй үйл бүйг санаарай." хэмээж шазууртайгаар шивнэлээ. Цэвдэн харин тийм мөчөргсөнгүй. Төмрийг бус алсын уулын оройг ширтэв. Тэгснэн, "Үйл гэв. Тийм ээ, миний үйлдсэн үйлийг хэмжих гэвэл чи бидний нас үл хүрнэ. Асуух ялыг чи одоо л надаас амжиж асуу. Би нүд цавчихгүй хүлцье. Харин далайн чинээ хар дотор дуслын төдий цагааныг хийсэн минь өдгөө чамтай учруулжээ." хэмээлээ. Гүртэн төмөр тэгтэн харцаан зөөллөж багхан буулгаад, "Чиний хэмжээгүй их хүчин чамааг орхисныг би мэднэ. Чамаас одоо ял асуух шалтгаан надад үгүй. Тиймээс чи хүний орчлонд хүний жаягаар амьдрахыг бод. Нэр чин сонсдохын төдийд толгой чин өнхөрхийг санаж, хүний баг охинд зовлон бүү үзүүл." хэмээгээд газраас шалмагхан босч өндөр зээрд морь өдөө хар сэргүйхэн алхлаа. Гүртэн төмөр тэн алхахтан нэгэхэн удаач эргэж харсангүй. Цэвдэн харин өнөөхөл суусан чихтэн төмрийн араас харсаар үлджээ. Цэвдэнтийн хэсэг сууснаа үл ялэгхэн инэмсэглэж, "Өстөндөө нурууга бүүзүүл гэдгсэн" хэмээж зөөлөн шивнэлээ. Түүний нүднээ гүртэн төмөртөө тулж алсан урд өмнгийн явдал нь эрэхгүй буув. Гүртэн төмөр болоод юмжрын цэвдэн хоёул бийсийн зүг ширтээд хэсэг болов. Тэдний хооронд ердөө холхон айлын хэртэй газар байх билээ. Цэвдэн төмрийг ширтэж хэсэг зогсоод төрүүлэн ам нээж, "Ихэнх хүүгээсээ төрүүлж хайлдаг нь эгэл хорвоогийн жаяг. Харин чи эхээсээ төрүүлж орчлонгоос одоод тэрлэг дээлэнд нь борц шиг хатаахан тай" хэмээлээ. Тэгтэн төмөр үг дуугарсангүй. Богино хүрлэлдэн чангахан атгаад нүдэн анив. Тэрхэн зуурт гүртэн төмрийн хүрлэлд асан дүрлцэж, мөн бие нь галуулан гэрлээр бүрхэгдэж эхэлхэн тэрэ.
Харин цэвдэн үлээлэг хүйтнэр инэмхийлээд бүсэн дэх жижиг хар чулуугаан чангахан атгав. Ингмэгц цэвдэнгийн атгсан гараас харуутаа савсаж хурун завсраас нь халуун лав урсах мэт үзэгдэн. Тэдэнд одоо үг хэлэлцэх хэрэг огтоос үгүй болжээ. Цэвдэнгийн хязгааргүй хоосон мэт гүн харнууд гүртэн төмрийн галаар дүрлцэх хурцхаар догшин харцтай яг тулгарав. Цэвдэн алгуурхнаар доош сууж зүүн өвдгөө нуулаад хар чулууг тас атгсан гараан газрын хөрсөнд хүргэлээ. Ингмэгц нь газар нэлэн хүйдэн хагаран цурж халуун лав урсан пүр хийж эхлэхэн тэр үүгээрч зогссонгүй газрын заадас бүрээс яс арьс нь ялзарч шувтарсан мэт үзээрийн үхвэрүүд үүрнээсээ цуврах олон шоргоолж адил мөлгсөөр өндийж байв. Гүртэн төмөр амандаан эцэг тэнгэр минь өршөө хэмээн нэгэнтээ дуудаж шившээд хүрэл илдэн дээш өргөв. Энэ мөчөд гүн хар шөнийн тэнгэрт хүчит аянга хуйлран цаглаад орчныг өдөр мэт гээгүүлсээр газарт алхмын зайгүй харван асгархан тэр. Гал ус мэт харшиж тэнгэр газар мэт тулсан эл хоёр хүмүүний тулаан ийн эхлэв. Тэнгэрээс асгарах аянгийн сум бүр цэвдэнгийн дээрээс зайгүй шивэн. Гэвч цэвдэн төдийлөх ажирсангүй. Газар тулсан гараан алгуурхнаар дээш өргөөд аажуухан босч ирлээ. Тэрээр харуутаа бүргсэн нүх мэт харнуудээр гүртэн төмрийн зүг нэвт ширтсээр. Хар азрын удам билээ би. Харанхуй газрын эзэн билээ би. Догшид минь босогтун. Довтолж надтай хамжихтун. Хэмээн цахирдсан аргил хоолоогоор нэгэнтээ шившив. Шившлэг гүйцсний хойно цэвдэнгийн архан талд хоёр том хар сүүдэр газраас ургах мэт адилаар өндийн босч ирлээ. Тэдгээр нь анхандан утаа мэт бийгүй хоосон байсан бол хормын төдөд морьтой хүний хэр өндөртэй хүн дүртэй ад болж бийжв. Түүний нэг нь улаан галаар түргэлсэн хохимой толгойтой ад байх бол нөгөөх нь хутга мэт хурцхар мөсөөр өвч бүрхэгдсэн эм хүний дүртэй зэтгэр байх ажээ. Тэд хоёул цэвдэнгийн баруун зүүнд ирж гүртэн төмрийн зүгт хилэн дүүрнүүдээр ширтэж зогсон. Тэрхэн мөчөд тэнгэрээс асгарч алсан аянга цахилгаан түрхэн намдаж намгүн болов. Цэвдэн гүртэн төмөр чи одоо ганцаараа босоо. Илдэн буулгаж над хураалгавал эрх биш улаан амигч нь өршөөн гэж мэд. Эсбол би эхийн санааг гүйцэлдүүлж эр биеийг чинь эгүүтгэн. Ингээд ч зогсох хэрэг биш болохоор улаан голомтыг чинь самарч удам юуг чинь таслана гэж мэд. Хэмээн шазууртайгаар шивнэлээ. Хоёр зэтгэр цэвдэнг хэрхийг хүлээх мэт хөдөлгөөнгүй зогссоор. Харин төмөр тэднээс огтхонч ширвэцсэнгүй харанхуйн их хүчний өмнө гал мэт ассаар зогсон. Тэрээр цэвдэн тийш чимээгүйхнээр гурав алхаад зогслоо. Одоо тэдний дунд 10-атхан алхмын зай үлдсэн байх ажээ. Төмөр улаан гал асан дүрлцэннүүдээр цэвдэн болоод хоёр зэтгэрийг ээлжилж харна. Түүгээрч зогсохгүй газрын хагдас бүрээс халуун лаванд түлэгдэн өндийсэн хохимой гавалт чөтгөр бүрийг тойруулж басаажив. Энэ цагт гүртэн төмрийн ээтэн гутлын ногт сурнаас хүртэл альбан тэрэнгүүд зүгдэж ширэгдэн байх вүлээ. Төмөр цэвдэнүүд харцаан тогтов. Альвааг амлаж явсан удаагүй билээ би. Амлсан атаатанд бас бөхийж үзээгүй билээ би. Намайг гагц биер гэж бүү эндүр. Надад хөх тэнгэр эцэг хөрст газар ижээ минь буй. Өмнө минь шогдвол өршөөй. Өс хилэлцээ гэвэл тулай. Хэмээгээд хоёр гарыг тэлж тэнгэрөөд хандуулав.
Тэгмэгцэн тэнгэрт дахин аян хуралдаж тал бүрээс хангал буг урамдах хийгээд хавд чонын сүр дархиран хадаж эхэлхэн тэрэ. Тасхийн нэргэх тэнгэрийн дуутай зэрэгцээд гүртэн төмрийн хоёр тал дэгээл тэмээний хэрийн биетэй чон буг хоёр дүүлэн гарч ирвэ. Эд бол батгаан болоод номгон хайрхны эзэн савдгууд ажээ. Төмөр өснөхийн өмнөөс дахин нэг алхав. Зэвдэнгийн шадар болох хоёр зэтгэр гүртэн төмрийн зүг хуй салхи мэт довтлоглоо. Гэвч тэднийг хайрхан улсын эзэн савдгууд болох чон буг хоёр хааж тогтоож. Хааж тогтоогоодж дуусаагүй харшиж тулалдсаар уулсын хажуу билөөд одов. Одоо гал ус мэт адил их хүчийг эзэнсэн хоёр хүмүүн гагц бисээр харц тулсаар үлджээ. Зэвдэн гялсхийн хөдлөж гүртэн төмрийн зүгт гарын үзүүрээр зангав. Төөний гараас догшин хар салхи мэт их хүү эрчилж гүртэн төмрийн биеийг өвч бүрхчээ. Гэвч хүчирсэнгүй хар хүйг халуун гал зад татаж сарниахан тэр. Төмөр зэвдэнгийн зүгт хүрлэл дээр нэгэнтээ хийц авчив. Зэвдэнгийн элгэн дээлний энгэр салам зохигдож арагш хоёр алхаад тогтлоо. Тэдний хүчин тэнцэх мэт ажээ. Одоо тэд хоёул бийсийн зүгт нэгэн зэрэг довтлогов. Зэвдэнгийн гараас харвах их хар салхи төмрийн элднээс асгарах гэрэл дулаан гал хоёр нэгэн цэгт уулзжээ. Эндээс үе үе салхи дийлэх мэт болж эргээд гал дийлж тогтоно. Тэд завсаргүй тулсаар. Тэдний эргэн тойронд ад чөтгөр хийгээд уулын эзэн савдгууд ач тачаар тэмцэлдсээр. Эцэстэн номгон хайрхны оройд үзэгдэх бараагүй ирчилсэн их гал утаа болж хувирав. Гагцхүү аянга захилгааны тасхийн харвахтун гаслан тамын амьдтын бархин орилдох дун хайрхны оройгоос зогсолтгүй хадана. Тэнд эрчилсэн их гал утаа манан буусан мэт байсаар өөрийн шаргал туяаг сайн нэг өгтөв. Шөнийн хугаст хатсан их чимээ тэгтэл нэг үгүй болжээ. Энд тэндгүй хагарч суурсан ангал газар харлаж хүнхийн байх бөгөөд элгэн дээл нь салмарч урагдсан юмжрын сэвдэн хөл дээрэн тэмцэж ядан зогсон. Харин эсрэг талд нь хүрэн тэрмэн тэрлэгийн цээжин хэсэг нь шатаж үгүй болсон төмөр хайлж урссан хүрэл элднийхэн ишиг тас атгасаар хөдөлгөөнгүй зогсон. Тэд хэн нь хөдлөж тэнхэлгүй болсон метаж. Төмрийн нүцгэн цээжнээс уур манан савсаж хаа нэг улаан гөвдрүү дагаж цус шүүрнэ. Зэвдэн хүчлэн байж төмөрөөд нэг алхлаа. Тэгснэн атгсан гараа тэнэлгэж хараад дороон зогсов. Төөний гарт атгаатай байсан нүхтэй хар чулуу модны хар нүүрс мэт бутраад салхинд хийсэн үгүй болох ажээ. Харин төмөр хөдлөхгүй хэвээр зогссоор хоёр хүчтний хэндэж дахин тэмцэлдэх хүчин үлдээгүй мэт ажээ. Зэвдэн хэсэг зогсоод доош сөхөрч унав. Тэгснээ үүрийн өрхөн хонгор салхинд туугдан хийсэх мэт аажуухан сарнаад үгүй болох нь тэрэ. Дэлтхар морины хангинтал үүрсэх дуунаар цэвдэн саял нэг бодлон сарнааж хөлөг өдөөгөн харлаа. Төөний хар морь холгүйхэн газарт хөр цасыг цавчилсаар толгой хаялан байхаж. Цэвдэн чамээгүйхэн инэмсэглээд морь өдөөгөн эргэв. Наран саран ээлжиж ертөнц чамааран хөвөрсөөр гүртэн төмөр цэвдэн нар үчиг үзэн тулснаас хойш 3 он хэдийнэн улирчээ. Монгол төрийг эзэгэнсэн манжин сэнти хаагдарч Монгол нутагт үүрлсэн харийн үлдэл арилаад байсан цаг. Сайн цагийн үзүүр хэмээн цугаар итгэж саар бүхнийг төмөн олноор сарнаа мартаж энхийг зөгнөж сайныг бэлэгдсэн өдрүүд
их Монгол газар даяарт зөнглөөд байсан үе. (1913 он буюу усан хулган жилийн зуны дунд сарын шөнийн 18. Хошуу ноёны цуслан олонний хөлд дарагджээ. Үзвээс найр надан болж буй нэлт. Алтан хуйг ноён өөрт болоод хошууны зон олонд тэрж бүхэл төрийн хэрэгт удаа дараа нэн их тусыг хүргэсэн гүртэн төмөр химээх эгэлэрд хүндэтгэл болгож энэ их найр наадмыг үүсгэжээ. Их гэрийн баруун хоймрон хошуу ноёны хавирга түшээд хамгийн хүндтэй сэнтид төмөр залагдсан байна. Харин тэндээс улбаалаад хошууны дэс түшимдүүд тайжнар бас хэдэн ламтан өргөөг тойрон суужээ. Энэ мөчөд засаг ноён алтан хуйг суудлаасаа босч толгоогоо хэдэнтэй засаад "Би бэр эгэл борог төрийн хар хүмүүн билээ. Эцэг өвгдөөс улбаатай энэ хошуу нутгийг эндэлгүй авч явъя хэмээн хичээдгээс хэтрэхгүй. Харин өдгөө их гүртэн таны хийсэн үйлдэл хэлсэн ёроол бүхэнтэй нь ус нутаг даяар тусыг түгээж олныг амаржуулах болов. Учир иймээс таны алдар суг богд дээдэс дуулгаж халахын их тамхтай хутгадуудын тоонд багтаах нь зүйтэй гэж үзлээ." Гэхэд төмөр суудлаасаа яран босов. Тэрээр засаг ноёны яриаг тасалсандаа хүлцэл ирж багхан бөхийгөөд "Үгийгтэн тасалсанд өршөөж болгоод эдэс минь. Халах Монгол төдийгүй Монгол туурхтан даяарт надмид улс тунчиг цөөнгүй билээ. Надаас хитийдсэн эрдэмтэн ч олон буй. Тэд бүгдээр тус тусын нутагтаа зайран удхан, чойжин үзмэрч, төлөгч гүртэн хэмээн хүндлэгдэж өөр өөрийн замналаар сайныг үйлцээр оршдог болоо. Иймийн тул дээдэс та бүхэн учрыг тунгааж өчүүхэн намайг ийм хитийдэн үнэлэх явдлаа зогсоож болгоно. Би яахан тэр их хутагтын тоонд эгнэх вүлээ. Энэ бол яагаад ч боломгүй үйлдэл. Хэмээснэн буцаад сэнтидэн суучхав. Харваас тэр үнэхээр их тавгүрхсэн байлаа. Гэрт намгүн болж хэнчээс дуугарна. Ийм хэсэг болсны хойно алтан хуйг суудлаасаа босч баруун гарынхан алгаар малгайгаан түшин төмөр өдөө мэхийгээд "Нарийн учрыг мэдэхгүй би мунхагласан ажээ. Та амар байх тун. Юутайч та бол Монгол нутгийн голомт болох түшээд хамд ёроолоор ирсэн их хүмүүс билээ. Нутаг хошуу хийгээд зон олноороо таныг бишрэн дагаж үг юухтай нь сахин санах болно." Хэмээснэн гараа дэлгэн хурайлав. Ингмэгц гэр дүүрэн улс хураа хэмээн нэгэн өнгөөр төрлөө. Найр эд хавтгаарч Хөмбөрөл төмрөөс элдвийг асууж мэдэх хийхэн даанч гих. Ноёны хүндлэл тул гараад явчихж болохгүй төмөр багхан чилэрхэж суулаа. Гэтэл нэгэн дэс түшмэл хөлчүүхэн босч ирээд олны анхаарлыг татаж чимээ намжаагаад үг хэлэхээр болов. Тэр нэр хүнд ихтэй шудраг сайн хүн тул бүгд л анхаарна. Түшмэл төмөрт гүнэн хүндэтгэл үзүүлээд "Ар өвөр Монгол бид манж төрийн иргэшээлд бараг 300-ыг үдэв. Өдгөө манж мөхөв хэмээн сэтгэж олноон өргөгдсөн богдхаан улсыг байгуулжээ. Гэвч энэ төр хичнээн наслаад дахин хэний иргэшээлд орох уу гэж сэтгэл минь өмөрнө." Гэхүүд их гэрт байсан олон хүмүүс шуугилдаад явчихав. Ихэнх нь уг түшмлийг буруутгах аж. Гэтэл засаг ноён алтан хуйгтан тэдгэр чимээг дараад түшмлийг үргэлжлүүлэх хэмээн гараараа догтлоо. Түшмэл хэд зогсуулаад гартан барьсан аягтай айргийг гүд залгилснаа. "Хэрвээ Монгол дахиад хэн нэгний мэдэлд орох аваас энэ Монголоос минь юм үлдэнэ гэж юу? Хот руу өнгөлцөх чон мэт хоёр их улс Монголын голомтыг булаахаар өрсөлдөн мэраач байна. Өвөрлөгч Монгол угсаатан бараг захар ахан дүүс өдөр бүр хар хяттын эсрэг босч байна. Алс баруун хязгаар тагн ураанхай тэрч бүхэл бүрээд цон тэр аяаран хаант Орсын мэдэлд тарчилж байна. Би нэг л зүйлийг гүртэн танаас асууя." Гэснэн их л зөөлнөөр
Энэ тарж бутарсан их Монгол улс минь эргээд нэг эвлэрч чадах болов уу? Аль эсвэл буурайн сахиж үлдсэн энэхэн цоо монголчууд бүр мөсөн үгүй болох тавилан юу? Та хэлж сэтгэлийн чилээг минь нэмгэлж хайрлаач. Хэмээснэн лаг хитл эргэж суудалтан суулаа. Төмөр хэсэгхэн бодлогошроод чимээгүйхэн босч гэр доторх олныг тойруулж харав. Тэгснэн бибер өмнө хэлсэн бэлээ. Миний биен та бүхэнд үйлчлэх өчүүхэн зараалтуудээ. Түүнээс цагийн цадгийг нээж тангаргаан зөрчих эрэхгүй нэгэн болоо. Ямар тач төр шашин ээлжлэн оршиж төмөн бэрхшээл мянган зовлон гэтлэх хувь Монгол цонд минь бий. Эцэг нь үрэн танихгүй, үр нь эцгэн инэрхгүй байх цөвөн цаг айсвэ. Ирж буй энэ жаранд эрен цагийн гал ус түрхэн шуурч, эгэл хүмүүс нь амиан хоохолж, эрдэмт мэрэгдэн эрслэн хөнөөгдөх өдрүүд олон байх нь гачлантай. Миний мэд улс надаар тасарч мэдэх. Тэгв гэмээн 260-ны хойно дахин төрөх болно. Дүшмэл таны сэтгэлийн чилээсийг гаргах болов хэмээж би ганц л үгийг баттай өчсөн. Голомтон сахиж үлдсэн бидний цөөхөн монголчууд үрд оршин байж их Монгол улсаа эмхлэн тогнуулах нь гарцаагүй. Хэмэв. Хөмсөг зангидан сонсож суусан түшмэл суудлаасаа аажуухан өндөөж их Монгол улсаа эмхлэн тогнуулна гинэ. Тэр ерөөл бацаахан оршиг. Их Монгол улс өн мөнхөд оршин байг. Хураа, хураа, хураа. Хэмээхэд гэрт байгсад бүгдээр босч түүнийг дагаад түрхэртэл хурааллаа. Харин энэ үед төмрийн нүднэн ямар нэгэн сараалжилсан төмөр хаалга мэт зүйл тасхийн хаагдаж үзэгдлээ. Чулууна миний хүү аавтан эмээлэн аваад ирээ. Гэрийн сүдэрт суух төмөр ин хилээд уяа өөд харав. Төвний хүү чулуун өдгөө 10 насыг хүрсэн бөгөөд хонинд явж ирээд дөнгөж уяан дээр бууж байхаж. Чулуун хүү эцэг өдөө харж хэсэг болсноо "Аваа морины нуруунд нар харвчих үү дээ" гэж хизээний том хүн шиг хэвлүүхэн хэлж орхив. Тэгтэн төмөр айдуухан инээмсэглээд үүлэн сүдэр тааруулж эмээлийг нь аваад нуруунд нь хар шороо багахныг үрчих. Гэмгүй хөөмэн. Чиний дөрөө сур гэж хязээ мүдгүй тасраад унаж мэдэх болсон байна үлээ. Гэж ирүүхэн хэлв. Чулуун хөө "Заава" гэж хэлмэгцэн номхон борморныхон эмээлийн олмыг шаламгайлан тайлж эхэллээ. Энэ зуурт гэрээс цай идэ барьсан норжма долгор хоёул гарч ирээд төмрийн хажууханд сүдэр бараадаж сууцгаалаа. Долгор эмээлэн барьсаар ирэх чулууныг харж хошуу дэвсэн байх бол норжмаа эр нөхөртөө цай аяглаад чансан хүйтэн мах өмнө нь дөхүүлж талбина. Чулуун хүү эмээлэн барьсаар тэдэн дээр ирээд дөрөөний сураан шувт татаж аавтан өглөө. Долгор ач хүүгийнхээ толгойг илбэж инээмсэглсээр "Миний бор хүү чирэх хүн болжээ. Аавыгаа л малд мордуулахгүй байна шүү" гэж ихэл багтай хэлээд аягтай цайгаан хойчлоно. Норжмаа хизээнэл янзаараа чимээгүйхэн инээмсэглээд багхан мах хөшгөлсөн модон тагшин дээр халуун цай хийж хүүдэн барьлаа. Төмөр хүүгийнхээ эмээлийн дөрөө сурыг солих зууртан тэртэд сэнхэрдэх их уулсын зүг хараа тавиад "Ойрмогхноос хүүгэн дагуулад хаан ууландаа нэг бараалхаад ирийдээ" гэж зөөлөн шивнэв. Ийхүү үхэл хагцал хийгээд хүнд бэрхийг багдахааргүй үтсэн гүртэн төмрийг химээх айлын дөрвөн халуун бол амар тайван сэтгэл тэнүүн амьдрах бөлгөө. Тэн цайлж суусан төмөр нэгэн зүгт хараад их л уйтай мэт санааширч уртаар санаа алдав. Түүний хажууд суух норжмаач энхийг нь хэдийнэн ажижчихжээ. Төмөр уяа шон тийш харсаар суун. Норжмаа мөн тийш харав. Уяа шон дээр хүү чулууных нь номхон морь байх тул түүнээс цаахантай төмрийн хөгшин хээр морь нь үргэлэх адил хэвтэж үзэгдэн. Хөөхий хээр морьных нь хоёр нүднээс нь нуух цовж
Түүн дээр нь ялаа шавсан байх бөгөөд эзэд дүүрэн байдаг зооных нь мах барагдаад турч ицсэн амтэн үзэгдэн. Норжмогийн нүдэнд өөрийн ирэхгүй л халуун нулимс мэлтэлзэв. Гэвч тэр нулимсаа нуун. Төмөр тэгтэн хэр морин ширтсэн хэвээр. Эвидэ энэ маань сул орхиод ч гэрээс холдохгүй болч. Гэд ажуухан босч хэр морныхон зүг алхав. Гэрийн сүүдэрт суугаад хүүгийнхээ араас ширтэх долгор Анайл бэрийнхэн адилаар ансах чигтсэн харагдана. Тэрээр хурдан хэрэлэг идэгсэн одоо ч хөгшин хэрэлэг их болж дээ. Муу хүүдмэн хань номер болсон адуудаа. Гэж зөөлөн шивнээд дэрэгдэн байх чулууны толгойг илбэж удаанаар үнэрлээ. Чулуун тэгтэн их л гайхах мэт. Аавын хэрмээр хурдан байсан уу? Хэдэн надам төрүүлсэн бол? Гэгчлэн асууж ижи эмээ хоёроо ээлжлэн ширтэн. Тэгтэн долгор аж хүүгэн өхөрдөж хошуу дэвсээд. Наадам туралдуулж байгаагүй юм аа хүмүн. Нутаг хошуундаа дээдлэгдсэн энтэй сайхан хүлэг юм. Аавынхаа унаж байдгийг чийч бас мэдэх шүү дээ. Хэмээлээ. Чулуун толгоогоо илж хэсэг болоод. Тийм. Гэхдээ аавын хэрмөр их сонин. Аав унахаан байгаад зөндөөн унаж байна. Гэхдээ л гэрийн гаднаас салахгүй. Гэж дуулдах төдий хэлэн. Норжмаа итгэлт хүлгийнхээ дэргэд хүрсэн эр нөхрийнхөө араас ширтэх зууртаан. Хөрхи сүүлийн 3 он эмээл хүргээгүй юмсан. Гэснэн хүү өдөөгөө хараад. Энэ хэрмэр одоо 18 настай гэдэг шүү. Чамаас 8 ах юм. Адуу малны хувьд даанчиг өндөр нас. Хэмээгээд тэрүүхэндээ шүүр салдлаа. Үргэлэх адил хэвтэ хурдан хэрийнхээ дэргэд гүртэн төмөр завлан суужээ. Тэрээр хэрмөрнийхөө нүдний нуухыг алгаараа зөөлөн арчин. Гэвч хатаж барьцалдсан нуух тийм амар арилахгүй билээ. Хөгшинхээр хааныг хамраан дуургаж янцхах айдснаас хэтэрсэнгүй. Төмөр ихийг тууллаа хүлгэмэн. Эзэн наддаа энэ голомтонд эргэж төрдөг юм шүү. Гэж амандаан шивнээд халуун хошууг нь алгаараа илбэн. Эр хүнд тэр тусман гүртэн төмөрт ханийн дээд хань болж явсан хатраа сайт хэрмөр нь толгоогон бөхийлгсөөр халуун хошуугаан газарт хүргэх шахна. Төмөр айдуухан босоод морныхон толгойг түшиж авав. Хэрмөр саялныг хажуу тийш налаад зүлэг ногоон газарт хэвтлээ. Төмөр толгойг нь түшиж суусаар. Төмөр хаан уулынхан оройд залж чамайг. Хан тэнгэр эцэгтэй даатгаж чамайг. Эзэн наддаа эргэж төрөөрэй. Гэж шивэнсээр. Ингэхтэн эзнийхэн өвөр дээр толгой дэвсэж хэвтсэн хөгшин хээрийн нүд хідэнтэй 50 завчлаад нэг мөр тогтвоо.